За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ бүдүүн гэдэсний хавдрын үед бидний бие дэлгэрдэг 5 шинж тэмдгийг мэдэж авцгаая. За би яагаад энэ сэдвийг сонгож авсан бэ гэхээр сүүлийн үед бүдүүн гэдэсний хавдар гэдэг өвчин бол нэлээд залуужж байгаа. Өөрөөр хэлбэл залуу хүмүүс нэлээд тохиолдоод байгаа учраас энэ сэдвийг сонгож авсан байгаа. Тэгэхээр миний одоо танд хэлэх 5 шинж тэмдгийн 3 буюу түүнээс дээш нь таны бие дэлгэрэх юм бол ямар нэг байдлаар эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй, шинжилгээ өгөх хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр бүдүүн гэдэсний хавдартай болсон тохиолдолд бидний биед илэрч болох эхний шинж тэмдэг бид нарын өтгөнөө гаргах тал дээр өөрчлөлт үүсч эхэлдэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та урд өмнө нь ямар ч асуудалгүй өглөө болгон тогтмол өтгөнөө гаргадаг байж байгаад гинэт нэг өдрөөс эхлээд таны өтгөн хатах. За эсвэл өтгөн хатаж явж байснаа заримдаа гүйлэгдэх ч юм уу өтгөнөө гаргах хэв маяг маань өөрчлөгдөд эхэлнэ гэсэн үг. Энэ юу явагдаад байна вэ гэхээр бүдүүн гэдэс гэдэг маань хөндийтэй эргэтэн. За тэгэхээр бүдүүн гэдэсний хананд хавдар үүсэх юм бол тухайн хавдар өсөж үржээ томорхоор тэр хөндийг хааж эхэлнэ. Өөрөөр хэлбэл бүдүүн гэдэсний доторх хөндөй зай маань багасж ирнэ гэсэн үг. Тэгэхээр тэр хөндийтэй эргэтнээр бидний баас явж гарах ёстой байтал тэнд хавдар үүсээд тэр зайг нарийнхан болгочих юм бол баас маань тэр үүсчихсэн томорчихсан байгаа хавдарт тулаад гарч чадахгүй учраас өтгөн хатаж эхэлдэг гэсэн үг. За тэгээд тэр завсраар юу гарч чадах вэ гэхээр бидний баасны шингэн хэсгэл гарч чадна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бидний баасны шингэн хэсгэл гарч байгаа учраас бид нэг ёсондоо гүйлэгдэг гэсэн үг. Бүдүүн гэдэсний хавдартай өвчтнүүдийн бараг 70-аас дээш хувьд нь энэ шинж тэмдэг илэрдэг. Өөрөөр хэлбэл өмнө нь ямар ч асуудалгүй хүндэрдэг байжгаад гинэт таны өтгөн хатаад эхлэх, нэг бол гүйлгээд эхлэх юм бол анхаарах ёстой байх нь байна. За бүдүүн гэдэсний хавдартай үед бидний бие дэлгэрдэг 2 дахь шинж тэмдэг цустай баах. За тэгэхээр манайхан цустай баагаад өөрөөр хэлбэл баас маань цустай гараад ах юм бол цагаан мах хэрэгж байгаа юм байна гэд тоохгүй яваад байдаг. Тоохгүй байж болохгүй. Яагаад бүдүүн гэдэсний хавдрын үед бид нар цустай баадаг вэ гэхээр хавдрын эс гэдэг маань бидний судаснаас гадна өөрийгөө тэжээхийн тулд цусан хангамжаа авч өөрөө өсөж үржихийн тулд шинээр судаснууд үүсгэж идэг. Энэ судаснууд бидний биеийн судастай харьцуулах юм бол маш нэмхэн харахад амархан ийм судаснууд байдаг. Тэгэхээр бүдүүн гэдэсэнд хавдар үүсчихсэн байгаа тохиолдолд бид нэр хүндрэхээр өөрөөр хэлбэл бид нэр баахаар тэр шинээр үүсчихсэн судаснууд маань баасандаа үрэгдээд хааграад үүнээс болоод бид нэр цустай баадаг гэсэн үг. Тэгэхээр бүдүүн гэдэсний хавдрын үед тухайн хавдар хаана үүссэн бэ гэдгээс шалтгаалаад өөр өнгийн цустай гардаг. Өөрөөр хэлбэл хошногны амсраас ойрхон хавдар, эс гэдэс шулуун гэдэсэнд үүссэн хавдар байх юм бол тод улаан өнгөтэй цус гардаг бол тухайн хавдар маань хошногны амсраас хол буюу бүдүүн гэдэсний гүнд байрлалтай хавдар байх юм бол тухайн цус маань эсэлдээд баастай холилдоод хар өнгөтэй баадаг байгаа. Тэгэхээр та 40-оос дээш настай өмнө нь бүдүүн гэдэс нэг ч удаа дурандуулж байгаагүй, мөн дээрээс нь цагаан мах ерөөсөө эргэж байгаагүй хэрнээ цустай байгаад ах юм бол эмнэлэгт хандах ёстой байх нэ гэсэн үг. За бүдүүн гэдэсний хавдартай өвчтөнд илэрч болох 3 дахь шинж тэмдэг ямар ч шалтгаангүйгээр турах байдаг. Хавдрын эс гэдэг маань өөрөө маш хурдан өсдөг. Ингэж хурдан өсөж үржиж олширхын тулд хавдрын эсэд маш их энерги шаардлагатай болдог. Хавдрын эс маань энэ их энергийг хаанаас авдаг вэ гэхээр бидний биеийн өөхийд булчин гих мэтийг задалж өөрийгөө тэжээж идэг. Тэр их энергийг өөртөө аваад одоо өсөж үржиж олширдаг гэсэн үг. Тэгэхээр бид нар ямар ч шалтгаангүйгээр тураад байдаг. За тэр тусмаа таны иддэг хоол өмнөхтэйгөө яг адилхан, өөрөөр хэлбэл та хоолоо багасгаагүй, ямар нэг байдлаар турах дэглэм бариагүй ийм тохиолдолд та тураад ах юм бол анхаарах ёстой байх нэ. За бүдүүн гэдэсний хавдартай өвчтөнд илэрч болох 4 дахь шинж тэмдэг цус багталт. За тэгэхээр бүдүүн гэдэсний хавдартай болчихсон тохиолдолд өтгөнд далд хэлбэрийн цус алдалт байгаад далд хэлбэрийн цус алдалт гэж юу хэлээд байна вэ гэхээр бидний нүдэнд харагдахгүй хэмжээний цус бидний баастай гараад байна гэсэн үг. Бид нар мэдэхгүйгээр энэ байдал маань хэдэн сар жилээр үргэлжлээд явах юм бол бид нар цус багталтанд ордог байх нэ. Мөн цус багталт үүснэ гэдэг маань бидний биед хүчил төрөгчийг зөөдөг улаан эс багасна гэсэн үг. Тэгэхээр бид нар хүчил төрөгчийн дутагдалт багаар ороод толгой иргэн маш бага хөдлөхөд бид нар амьсгаад заавхаалдаж унах гэж байгаа юм шиг, муужирч унах гэж байгаа юм шиг ийм мэдрэмжүүдийг өгдөг гэсэн үг. За бүдүүн гэдэсний хавдартай өвчтөнд илэрч болох хамгийн сүүлийн шинж тэмдэг буюу 5 дахь шинж тэмдэг маань шалтгаангүй хөвлөгээр өвдөх.
За бид нар хоол идсний дараа хевлийгээр өвдөх ч юм уу тийм ээ, ямар нэг байдлаар хооллолттой холбоотойгоор хевлийгээр өвдөх юм бол бидний хоол боловсруулах үйл ажиллагаатай холбоотой байх нь нэлбэг байдаг. За бүдүүн эзний хавдар үүссэн тохиолдолд яагаад хевлийгээр өвддөг вэ гэхээр бүдүүн эзний хавдар маань одоо гидснээсээ гараад хевлийн хүндийн янз бүрийн эргэтнүүд рүү өсөрхийлэх ч юм уу тийм ээ, мэдрэлийг цочроосноос болоод өвдөлт үүсдэг. Энэ өвдөлт маань хоол идэхтэй холбоог үүсдэг, маш удаан үргэлжлээл, өвчин намдах юм уусан хэрнээ дахиж өвдөд шүн унтж яхад өвдөх ч юм уу, иймэрхүү тохиолдолд бас анхаарах хэрэгтэй байх нь байна. За тэр тусмаа та тураад дээрээс нь цус багтаад нэмээд хевлийгээр өвдөөд байх юм бол заавал эмчэд үзүүлэх ёстой. За мөн дээрээс нь бүдүүн эзний хавдартай өвчтнүүд генет бөөлжих тохиолдол байдаг. За өөрөөр хэлбэл бүдүүн эзний хавдар маань томорсоор байгаад тухайн эзний хөндийг бөглөчих юм бол генет шалтгаангүйгээр бөөлжиж бас болдог. За тэгэхээр нэмээд бүдүүн эз гэдэг эрхтний гэмтээдэг зүйлүүдийн нэг бол архи байдаг. За архи яаж явж байгаад бүдүүн эзийг гэмтээгээд байна вэ гэхээр, за тэгэхээр бүдүүн эз гэдэг эрхтэн маань өөрөөсөө тийм зунгаарлалцсан салс ялгаруулад тухайн салс маань бүдүүн эцийг дотор талаар нь бүрхээд бүдүүн эц ингээ өөрийгөө хамгаалж байдаг ийм эрхтэн. Архи гэж зүйл маань бидний бид ороод ирэхээр тэр хамгаалж байгаа бүрхүүлийг нь угаагаад тавьчихдаг гэсэн үг. За тэгээд дээрэс нь бид нар архийг дангаар нуудгүй өөх тостой зүүр шарсан төмс ч юм уу, чикен ч юм уу 9 шидийн юмар даруулж уудаг. Эднэр чинь бүгдээрээ нийлээд гидс рүү орохороо тухайн бүдүүн эзний ханыг гимтээгээд ингээд бүдүүн эцийг цочроогоод өвсүүлээд байдаг гэсэн үг. Сүүлийн үед Солонгост ирээд бүтэн биеийн вакцины шинжилгээ өгдөг хүмүүс нэлээх болчихсон байгаа. Энэ бүтэн биеийн вакцины шинжилгээнд одоо бүдүүн эзний дуран маань ороогүй байх тохиолдол маш их байдаг. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр, хэрвээ та 40-45-аас дээш настай өмнө нь хизээж бүдүүн эзээ дурандуулж байгаагүй бол бүдүүн эзээ дурандуулж үзээрэй. Тэгэхээр тэр вакцины шинжилгээнд дээр чинь бүдүүн эзээ дурандуулъя гэд нэмэлт төлбөр өгөөд дурандуулж болдог байгаа шүү. За бүдүүн эзний дуран хийлгэж бүр чадахгүй байх юм бол за бүтэн биеийн тэр вакцины шинжилгээнд чинь ийм өтгөний хар өнгөтэй сав өгдөг. Энэ сав ямар зорилготой вэ гэхээр, таны өтгөнийг шинжилгээнд авч байгаа. Энэнд та өтгөнөө авч ирээд тухайн шинжилгээнд өгөх юм бол таны өтгөнд даалт хэлбэрийн цус алдалт байна уу үздэг. За мөн янз бүрийн шимэгч орхой байна уу гэдгийг илрүүлдэг учраас энэ савнд өтгөнөө заавал авчираад өгдөг байгаарэ. Тэгэхгүй бол манайхан миний өтгөн гарсангүй, за баас гарсангүй, за энийгээр баг юу үзв гэжтэй гэд тоохгүй өтгөний шинжилгээгээ өгдөггүй. Энийг авчираад өгчих юм бол ядаж бид нар баасанд даалт хэлбэрийн цус алдалт байна уу гэдгийг үзчихдэг байх нь шүү дээ. За тэгээд даалт хэлбэрийн цус алдалт илэрх юм бол одоо бүдүүн эзний дуран хийх шаардлагатай гэж хэлдэг. Энэ яаж байгаа вэ гэхээр, бүдүүн эзний хавдрын үед баасанд даалт хэлбэрийн цус алдалт үүсчээдэг учраас үүнийг илрүүлэх зорилготой хийдэг. Тэгэхээр энэ бүтэн биеийн вакцины шинжилгээ хийлгэж байгаа хүмүүс бол өтгөнөө авчираад шинжилгээнд өгөөрэй гэж зөвлөмөр байна. Тэртээ тэрэнгүү тэр бүтэн биеийн вакцины шинжилгээний төлбөрт чинь тэр өтгөний шинжилгээний үн орчихсон байгаа учраас бүдүүн эзний дуран хийлгэж чаддгүй маа гэхэд ядаж тэр шинжилгээгээ заавал өгөөрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд бүгдээрэнд амжилт хүсье, баярлалаа.